Өнөөдрийн хичээл бол шинэ ажилд өөрийгөө хэрхэн танилцуулах тухай юм. Бид танилцуулгын чухал хэллэгүүдийг сурах болно. Хамгийн энгийнээр өөрийгөө танилцуулахын тулд та өөрийн нэрээ хэлж баярлаж байгаагаа илэрхийлж болно. Жишээ нь Hi everyone. Your name. Сайн байна уу бүгдэд? Би таны нэр байна. Бас It's great to be here. Энд байх сайхан байна. Дараа нь та өөрийн үүрэг албан тушаалаа танилцуулна. Жишээлбэл I'll be working as a your role. Би таны албан тушаалаар ажиллах болно. Эсвэл My role is your role in the department name. Department. Миний үүрэг бол хэлтсийн нэр хэлтэст таны албан тушаал юм. Өмнөх ажлын туршлагаа хуваалцах нь чухал. Жишээ нь I previously worked at previous company as a previous role. Би өмнөх компанид өмнөх албан тушаалаар ажиллаж байсан. Эсвэл I have number years of experience in field. Би салбартаа жилийн туршлагатай. Шинэ багт нэгдэж байгаад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь эерэг сэтгэл төрүүлнэ. I'm really excited to be part of the team. Би багийн нэг хэсэг болж байгаад маш их баяртай байна. I'm looking forward to learning from everyone. Би бүгдээс суралцахыг тесэн ядан хүлээж байна. Бусдад тусламж санал болгож хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх нь чухал. Please don't hesitate to reach out if you need anything. Хэрэв танд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол эргэлзэлгүй холбогдно уу. I'm always open to collaboration. Би үргэлж хамтран ажиллахад бэлэн байна. Шинэ орчинд асуулт асуухаас бүү. Энэ нь таныг сонирхож байгааг харуулна. Жишээ нь Could you tell me more about topic? Та сэдвийн талаар илүү ихийг хэлж өгөхгүй юу? Мөн What's the best way to action? Үйлдэл хийх хамгийн сайн арга юу вэ? Баяртай.